Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид өмнөх хичээлээрээ хувь хүн эдийн засаг гэсэн бүлэг сэдвээрээ хөдөлмөр, түүний ангилал, хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн талаар авч үзсэн байгаа билээ. За тэгвэл бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлээр хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэнд нөлөөлөгч хамгийн гол хүчин зүйл болох цалингийн тухай авч үзцгээе. За ингээд цалин хэрхэн тооцдог вэ? За хүүхдүүд та бүхэн маань хичээлээ эхлэхээс өмнө дэвтэр үзэг, номоо бэлдээрэй. Асууж сонирхох зүйл байвал тэмдэглэж аваарай. Хичээлдээ идэвхтэй оролцоорой гэж багш нь хүсэж байна. Ингээд өнөөдрийн хичээлийн сэдэв цалин тооцоолж сурцгаая. За энэхүү хичээлээрээ бид цалингийн бүтцийг тайлбарлах чадвартай болон мөн цалин, татвар, шимтгэлийн хэмжээг тооцоолж сурах байгаа. За ингээд бүгдээрээ хичээлд орцгоё. За цалин гэж юу вэ хүүхдүүдээ? Цалин гэж зүйтэй цалин бол хөдөлмөрийн үн. Хүний хөдөлмөрийн ашигласны төлөө түүний тоо чанарт тохируулан төлж буй мөнгөний төлбөрийг цалин гэж нэрлэнэ. За тэгвэл эдийн засагт цалингийн дараах үндсэн хэлбэрүүдийг авч үздэг. Үүнд нэгдүгээр нэрлсэн цалин, хоёрдугаар бодит цалин. За тэгвэл нэрлсэн цалин гэж ямар цалин гэлдэг юм болоо? За нэрлсэн цалин гэдэг нь ажлын нэг хугацаанд зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө ажилчны авж байгаа мөнгөний төлбөрийг нэрлсэн цалин гэж нэрлэж байгаа. За эндээс хүүхдүүд бид нэр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр ажлын нэг хугацаа гэж юу хэлж байгаа вэ гэдгийг харж авах шаардлагатай тийм ээ. За ажлын нэг хугацаа гэдэг маань нэг өдөрт эсвэл нэг 7 хоногт эсвэл нэг сард гэдэг хугацаануудыг авч үзэж байгаа. За тэгвэл бодит цалин гэж юу хэлэх вэ? Бодит цалин маань хүн амын амжиргааны түвшин хэмжих гол үзүүлэлт болж байдаг. За ингээд одоо бүгдээрээ тэгвэл нэрлсэн цалингийн бүтцийг авч үзцгээе. За нэрлсэн цалингийн бүтцийг хуваар илэрхийлсэн графикийг та бүхэн харж байна. За жишээлбэл иргэн А 850 мянган төгрөгийн цалинтай гэж бүгдээрээ авч үзье. За тэгвэл уг иргэний цалингийн 67%-ийг үндсэн цалин маань эзэлж байгаа. За нийт цалингийн 21.4%-ийг нэмэгдэл буюу тухайн ажилчны ажилсан жил зэрэг дэвийн нэмэгдэл орж ирнэ. За өөрөөр хэлбэл төрийн албан 5 жил ажилласан, эсвэл 10 жил ажилласан гэд тодорхой хугацаагаар ажилласан тохиолдолд цалин дээр нь нэмэлт яах нь хөлс бодож олдог байна. За тэгвэл цалингийн 6.7%-ийг нь шагнал урамшуул эзэлдэг. За үлдсэн 4.9%-ийг нь нэмэгдэл хөлс буюу нөгөө хоол унааны мөнгө батгдаж ордог байна. За энэ бүтэвчээс та бүхэн иргэн А-гийн сарын 850 мянган төгрөгийн цалингийн бүтцийг авч үзэж харж иж болох нэ. За тэгвэл бидний өнөөгийн хичээлийн дараагийн зорилго маань цалин хэрхэн тооцоолж сурах вэ, тийм ээ? За тэгвэл бүгдээрээ эхлээд нэрлсэн цалин хэрхэн тооцдог болохыг авч үзье. За нэрлсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суудгана. За энийг та бүхэн маш сайн анхаараарай. За жишээлбэл иргэн ажилд орлоо гэвэл ажил олгогч маань за таны цалин сард 850 мянган төгрөгөө гэвэл та бүхэн дотроо энэ нэрлсэн цалин уу эсвэл бодит цалин уу гэж яах нь тунгааж үзэх шаардлагатай болгоно. Бидний сурагч дээр 2017 онд нэрлсэн цалин хэрхэн тооцдог тухай авч үзсэн байна. За бүгдээрээ энэ слайд руу анхаарлаа хандуулъя. Жишээлбэл иргэн А-гийн сарын цалингийн хэмжээ 850 мянган төгрөг гэж бүгдээрээ авч үзье. За тэгвэл нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар хувь хүн нийгмийн даатгалын шимтгэлд цалингийн 10%-ийг судгана хэмээн зааж өгсөн байна. Тэгэхээр иргэн А-гийн сарын 850 мянган төгрөгийн цалинтай гэж үзвэл үүнээс 10% буюу 85 мянган төгрөг нь хувь хүний нийгмийн даатгал шимтгэлд төлөх цалин байна. За үүнээс нөгөө хувь хүний орлогын албан татварыг тооцож авч үздэг. За 2017 онд хувь хүний орлогын албан татварын хувь маань өөрөө цалингийн 10% байсан байна. За эндээс бүгдээр нэг зүйлийг анхаарч хараарай хүүхдүүдээ. Хувь хүний орлогын албан татвар нь 10% юм бол нөгөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд үлдсэн цалингаас нь энэ 10%-ийг тооцож олдог байна. За дээрэс нь татврын хөнгөлөлт гэдэг 7 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг учраас тухайн иргэн А-гийн хувьд төлбөл зохих татвар нь
та бүхэн дээр дэлгэцэн дээр харагдаж байна. За тэгвэл иргэн А маань гар дээрээ буюу бодит цалин маань хэд вэ гэдэг тооцоолыг бүгдээрээ харцгаая. 850 мянган төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл болох 85 мянган төгрөгийг хасаад төлбөл зохиох татвар 69500 төгрөгийг хасгаар иргэн А-гийн гар дээр олох цалин маань харагдаж байна. Тэгэхээр зэрэг та бүхэн эндээс юуг анхаарах вэ гэхээр 2017 онд нийт цалингийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэд байсан? Орлогын албан татварын хувь хэд байсан? Дээрэс нь татварын хөнгөлтийг тухайн иргэн хэдэн төгрөгийн хөнгөлт эдэлж байсан бэ гэдгийг анхаарч үзэх шаардлагатай байна. Анхаарлаа хандуулъя. За багш та бүхэн зориулаад тэгвэл энэ онд буюу 2020 онд энэ нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь өөрчлөлт орсон байгааг та бүхэн анзаарч харж байгаа. 2017 онд 10% шимтгэл төлдөг байсан бол 2020 онд энэ тоо маань 11.5% болж өөрчлөгдсөн. За хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ маань бол ижил хэвээр байна. Харин өмнөх жишээн дээр бид нар иргэн А-гийн хувьд сарын 850 мянган төгрөгийн цалинтай гэж тооцож үзчихсэн. За тэгэхээр иргэн А 2017 онд 7 мянган төгрөгийн татрын хөнгөлөлт эдэлжсэн бол 2020 онд 18 мянган төгрөгийн татрын хөнгөлтийг эдлэх нэ. Тэгэхээр хүн болгоны цалин харилцан адилгүй байгаа учраас 2020 онд нэг осондоо татрын хөнгөлөлт эдлэх дүн маань авсан цалингийн хэмжээтэй уялдсан байж байгааг та бүхэн маань харж байгаа хаа. За тэгвэл иргэн А 2020 онд хэдэн төгрөгийн цалин авах вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа тооцож үзцгээе. За мөн сарын цалин 850 мянган төгрөг гэж авч үзвэл нийгмийн даатгалын шимтгэл 11.5%, за орлогын албан татвар хിവэрээ татрын хөнгөлт 18 байсан байна. За эндээс бүгдээрээ тооцоол хийгээд үзье. За цалингийн хэмжээ шимтгэл 11.5%, за хувь хүний орлогын албан татвар 10% хിവэрээ, харин татрын хөнгөлөлт маань энэ 18 мянган төгрөг байгаа. Ингээд гарт олгох цалингийн хэмжээ нь та бүхэнд харагдаж байна. За тэгэхээр бид эндээс нэг асуудал гарч ирж байгаа тийм ээ. 2017 онд иргэн А 850 мянган төгрөгийн цалинтай байсан. Тэгвэл 2020 онд мөн адил 850 мянган төгрөгийн цалинтай байсан гэж үзвэл хичнээн төгрөгийн зөрүү байна вэ? Бодит цалин маань хэд байна вэ гэдгийг бүгдээрээ дараах ус нэгтэн дээрээс харж болно. За тэгэхээр 2017 онд бодит цалин 695,500 төгрөг байсан бол 2020 онд нөгөө нэг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь өссөн, дээрэс нь хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт нэмэгдсэн гээд 695,025 төгрөгийн цалин олгогдсон байна. За үүнээс зөрүү маань хэд харагдаж байна? 475 төгрөг харагдаж байна. Хэдийгээр энд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өссөн мэт боловч нөгөө талаас хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт нэмэгдсэн учраас энэ зөрүү маань харьцангуй яах нь бага гарч байна гэж харж болох нэ. За тэгэхээр хүүхдүүд та бүхэн маань одоо 2020 онд нэрсэн цалингийн тооцоолыг хийхдээ энэ хууль эрх зүйн юу гэж заасан бэ нэ гэдгийг маш сайн анхаарах шаардлагатай болж ирж байгаа гэсэн үг. За тэгвэл багш та бүхэн зориулаад таны эрх зүйн мэдлэгтгээд бяцхан мэдээлэл дамжуул. Хөлбөмбөгийн хүнсний доод хэмжээний тухай хуулийн 5-ын 4-т заасны дагуу хөлбөмбөгийн хүнсний доод хэмжээг 2019 оны 1-р сарын 1-ээс эхлэн 320 мянган төгрөг, 2020 оны 1-р сарын 1-ээс сард 420 мянган төгрөг байхаар шинжилэн тогтоож өгсөн байна. За эндээс тэгвэл бүгдээрээ хөлбөмбөгийн хүнсний доод хэмжээ гэж юу хэлээд байгаа юм бэ гэдгийг хүүхдүүд маань бодож иж магадгүй тийм ээ. За хууль зааснаар хөлбөмбөгийн хүнсний доод хэмжээ гэдэг нь энгийн ажил гүйцэтгүүлсэний төлөө цалин хүнсний хамгийн доод хэмжээ. Нэгсэндээ тухайн хүний мэрэгжил, боловсрол, үл харгалзан хамгийн доод хэмжээг зааж өгсөн. Тэгэхээр энэ маань 2020 онд 420 мянган төгрөг байх нь. За энэ хэмжээг 2 жил тутамд шинжилэн тогтоож байх хуультай байдаг байх нэ. За одоо тэгвэл бүгдээрээ бодит цалин хэрхэн тооцоолдгийг авч үзцгээе. За сая бид нар нэрсэн цалин хэрхэн тооцдог тухай авч үзсэн байгаа тийм ээ. За бодит цалин тооцохдоо нэрсэн цалин инфляцийн түвшинд харьцуулж тооцдог. За эндээс та бүхэн маань инфляц гэдэг нэг шинэ үгийг харж авсан ба.
За инфляц гэж тэгвэл маш энгийн үгээр тайлбарлах юм бол бараа үйлчлэгээний үнийн түвшин өсөх үзэгдлийг хэлж байгаа. За жишээлбэл талах 1000 төгрөг байснаа 1500 төгрөг боллоо гэж үзье. Үүнийг л нэгэсэндээ инфляц гэж нэрлэдэг байгаа. Харин инфляцийн түвшин нь тэр үнийн түвшний өсөлтийн хувийг харуулж өгдөг онцлогтой байна. Өөрөөр хэлбэл талах 1000 төгрөг байж байгаад 1500 төгрөг болж өссөн гэдэг маань нийт хэдэн хувийн өсөлттэй байсан ба? Талах 50%-аар яхна үнэ нь өссөн. Үүнийг бид нар инфляцийн түвшин гэж авсан. За үүнийг илүү ойлгомжтой бүгдээрээ тодорхой болохын тулд нэг жишээ кейс авч үзье, тийм ээ. За багшинд дэлгэцэн та бүхэнд жишээ нь иргэн бай сар 500 мянган цалин авдаг. Захирлын урамшуул болгон түүний цалин 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл энэ үед бараа үйлчлэгээний үнийн түвшин 9%-аар өссөн байна. За энэ тохиолдолд ботод цалин тооцоолж үзье. За хүүхдүүд та бүхэн бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бараа үйлчлэгээний үнийн түвшин 9% гэдэг инфляцийн түвшин маань зөвхөн нэг барааны хувьд яригддаггүй. Ерөнхий нэр төрлийн хэрэглээний нийт барааны дунд яригддаг ойлголт байгаа. За тэгэхээр түрүүн багш нь хэлсэн юм бодит цалин тооцохдоо бид нар яаж тооцоолдог вүлээ? Зүйтэй. За 580 мянган төгрөг байх нь тийм ээ. Нэг осондоо нөгөө урамшуулалтаа нийлээд. За энэ үед нөгөө нэг инфляц маань 9%-аар нэмэгдсэн. За ингээд бид нар уг жишээнээс харахад иргэн бай сар 580 мянган төгрөгийн цалин авч цалин нэмэгдсэн мэт байгаа боловч яг үнийн хэрэг дээрээ яах нь ердөө 32110 төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь харагдаж байна. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг бадтгах үүднээс өөрийгөө үнэлээрээгээд бяцхан сорилыг ажиллаж үзсгээ хүүхдүүдээ. За хүүхдүүдээ бүгдээрээ анхааралтай байгаараа багш нь нөхөх 3 даалгавар, сонгох 3 даалгаврыг бэлдсэн байгаа. За дэвтэр дээр хүүхдүүд маань хариултаа бичээд явж болно. Эсвэл дотроо өөрийгөө яах нь үнэлээ явж болох нэ. За ингээд эхний асуултанд анхаарлаа хандуулцгаая. Хүмүүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо чанар тохируулан төлж буй мөнгөн төлбөрийг юу гэж нэрлэдэг вүлээ хүүхдүүдээ? За цаг явлаа. Зөв хариулт нь цалин. За та хариулж чадсан бол маш сайн байна. Өнөөдөр бидний үзсэн хичээлийнхаа үндсэн ойлголтыг яах нь хариулж чадлаа гэж өөртөө дүгнэх нь байна. За хоёр дахь асуултанд анхаарлаа хандуулцгаая. Үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг юу гэдэг вэ? Цаг явлаа. Нэг инфляц гэнэ. За хариулж чадсан бол хүүхд маань маш сайн байна. За хараахан хариулж амжааг бол энэ хэсгийг бас анхааралтай дахиж нэгтэлж унших нь байна. За 3 дахь асуулт. 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэдэн төгрөг болсон бэ? Зүйтэй маш сайн байна. 420 мянган төгрөг болсон байгаа тийм ээ. За одоо бүгдээрээ сонгох дараагийн даалгавартаа орцгоё. За сонгох даалгавар ихний асуулт. Цалин хэлбэрээр нь юу гэж ангилдаг вэ? За юу гэж ангилдаг вэ хүүхдүүдээ? Зөв хариултыг хамтдаа харцгаая. Нэрлсэн цалин, бодит цалин гэж ангилдаг. За зөв хариулж чадсан бол маш сайн байна. За хоёр дахь асуултыг бүгдээрээ хамтдаа анхаарцгаая. Бодит цалингийн хэмжээг илэрхийлэх өгөгдлийг олно. Зөв хариулт нь зүйтэй. Үндсэн цалин буюу нэрлсэн цалин инфляцийн түвшинд харьцуулж тооцно. За 3 дахь асуултыг бүгдээрээ анхааралтай ажиглая. Нэрлсэн цалингийн бүтцэд аль нь үл хамаарах вэ? За гол асуултаа маш сайн хараарай. Аль нь үл хамаарах вэ гэсэн байна, тийм үү? За зөв хариулт нь нөхөн олгор. Маш сайн байна. За ингээд өнөөдөр бид нар өнөөдрийн хичээлээр цалин, түүний бүтэц, мөн цалингийн хэмжээг татвар, шимтгэлийн хэмжээг тооцоолон тодорхойлж чаддаг боллоо. За гэртээ та бүхэн маань гэр бүлийнхээ нэг гишүүний цалин тооцоолон бодож ирээрэй. Ингээд анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.